Сайн байцгаана уу хүмүүстээ. Та нартай шинэ 7 өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол сонин нийтлэлийн дэлгэрүүлэх хувиргал. За бүгдээрээ дэлгэрүүлэх хувиргал гэж юу вэ гэдгийг сэргээж санацгаая. Үг өгүүлбэр, зохицолбор бүрийн утга санааг тодтогч өргөжүүлэн ярьж бичгийг эхийг дэлгэрүүлэх хувиргал гэж хэлдэг. За сонин нийтлэлийг дараах аргуудаар болгож болно. За үүнд баримт мэдээллээр дэлгэрүүлэх, тайлбар тодруулга оруулах, зохицолбор дэх өгүүлбэрүүдийн байрыг солих, за сэдвийг хоёр талаас нь харьцуулан дэлгэрүүлэх гэх зэрэг аргуудаар сонин нийтлэлийг дэлгэрүүлж бичиж болно. За та бүхэндээ нэгэн сонин нийтлэлийг баримт мэдээллээр дэлгэрүүлэн бичсэнийг бүгдээрээ хамтран уншиж ажиглаж дүгнэлт хийцгээе. Хотоод эзэгнсэн хор гэдэг ийм сонин нийтлэл байна. Дэлхий дахин төдийгүй бидний өдөр тутмын амьдралд аюулын харанга дэлдээд байгаа зүйл юу болохыг эргцүүлэх цаг болжээ. Бидний амаар юу орж байгаагаас шалтгаалаад бид оршихуу эс оршихуу гэдэг асуудал тулгараад байна. Мөн одоогийн байдлаар Эхемүүтэд бэлэн гомин эдснээс болж хотоод нь цорсон өсвөр насны 3 хүүхэд үхэл амьдралын зааг дээр байна гэсэн энэ их байна. За энэ ихийг тулгараад байна. За мөн гэдэг хоёрын дунд баримт мэдээлэл оруулчихсан байгаа. За жишээ нь өдөр бүр бэлэн гомин иддэг байсан Тайван оюутан нас барсан тухай мэдээлэл дэлхийн нийтээр цацагдж байна. Үүнээс гадна Мобиси оюутан Хэ гэгч нь өдөр бүр бэлэн гомин иддэг байснаас болж биеэр нь улаан юм туурч хашил гарчээ. Ингээд эмчид үзүүлээд бэлэн гомингоос хордсноо мэдсэн байна. Тэрээр өдөр бүр бэлэн гомин иддэг байжээ. Улмаар бэлэн гомингийн харшлын дархлаа биенд тогтчихсон учраас хотоодны шархлаатай болсон байна гэсэн энэ баримтыг дунд нь оруулж ирээд найруулжсэн байна. Тэгэхээр дээрх хоёр ихийг харьцуулбал баримт мэдээллээр дэлгэрүүлэх аргыг ашиглаад сонин нийтлэлийг дэлгэрүүлж бичсэн. За дараагийн жишээг харцгаая. За өнөөдөр нэгэн иргэн цахим хуудастай Good Prog бүгд хүүхдүүддээ өгдөг. Гэтэл энэ Солонгос болон бусад оронд зарагддаггүй зүрхэнд аюултай зүйлс харуулт болох орцтой бүтээгдэхүүн гэх мэдээллийг оруулжээ. Энэ талаар Инноватийн хүүхдийн хоол боловсруулах хэрэгтний эмгэг судлалын эмч Төмөн Дэмрэл тодруулах тайлбарыг өгч байна. За ингээд тодруулах тайлбарыг нь нэмэн дэлгэрүүлж бичсэн жишээнд байна. За юу гэсэн бэ гэхээр Төмөн Дэмрэлээс тодруулахад Монгол улсад зарагдаж байгаа эмийн бүтээгдэхүүн бүгд эмийн зөвлөлийн комиссаар орж комиссийн шийдвэрийн дагуу Монгол улсад зарагддаг гэх тайлбарыг өгч байна гэж байна. Тэгэхээр дээрх хоёр ихийг харьцуулбал тайлбар тодруулга оруулах аргаар сонин нийтлэлийг дэлгэрүүлэх хувиргал хийсэн байна. За энэ мэтээр дэлгэрүүлэх хувиргалыг үг өгүүлбэр зохицолборыг өргөжүүлж нэмэн дэлгэрүүлж хувиргадаг байх нэ. За өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсанд баярлалаа.